дундаж давхаргаа дэмжинэ гэж бид бүхэн амлалт өгж улсын хурлаар сонгогдсон байдаг. Тэгсэн хэдий ч дундаж давхаргаа яг боддоор нь чиглэж дэмжсэн бодлого бол гарч байгаагүй. Энэ нь дундаж давхаргыг дэмжих бодлого гэдэг нэрийн дор ямар нэгэн тусгай сан байгуулад тэр нь төрийн өндөр албан тушаалтан эсвэл дарга сайд нарын одоо хамаарал бүхий этгээдүүд нь тэр тусгай сан дундаж давхарг зориулсан гэдэг тэр дэмжлэгүүдийг бол хүртэж явсаар ирсэн. Тэгээд бид бүхэн бол маш олон хулгайг бол илрүүлээд ямар нэгэн тусгай сан байгуулах болгонд бол дундаж давхаргыг дэмжих байсан, жижиг дунд үйлдвэрлэгч нарыг дэмжих байсан гэдэг нэрийн дор асар том авилга явсан байна, асар том хулгай явсан байна. Энэ нь өөрөө уцаад яг дундаж давхаргынхандаа очоогүй байна гэдгийг илрүүлээд байгаа. Тэгэхээр бид бүхэн маань хамгийн бодит шийдэл бол үнэхээр дундаж давхаргынхны орлогын улсын төсөвт төвлөрүүлэх бишээр харин тэр орлого нь иргэдтэй өөрсдөнд нь үлддэг байх нь өөрөө хамгийн шударга бөгөөд бодиттойгоор дундаж давхаргаа дэмжих бодлого байгаа. За энд хүрээнд бол сангийн аманд бол хандаад үзэхэд 3 шатны одоо татвар төлдөг төлөгч нараас бол 1-р шатлал буюу хамгийн багаар төлж байгаа иргэд маань өөрөө 984 мянга буюу 1 сая орчим иргэн маань өөрөө хамгийн багаар нь төлж байгаа хэдий ч энэ нь өөрөө хувь хүний орлогын албан татварын 80 гаруй хувийг дангаараа эзэлж байгаа. Тэр энэ юг хэлж ийн вэ гэхээр энэ бол зөвхөн ганц хувь хүний орлогын албан татвар нь өндөр одоо орлоготой иргэдэд ганц төлдөг, дийлэнхийг бүрдүүлдэг гэдэг ташаа мэдээллийг няцааж байгаа маш том няцаалт байгаа. Тэр утгаараа энэ маань бол өөрөө дундаж давхархыг хамгийн том одоо дэмжих суурь нь байдаг. Үндсэн гол зүйл маань бол бид бүхэн хөдөлмөр эрхлээд ямар нэгэн төрөөс хамааралгүйгээр ямар нэгэн халамж, ямар нэгэн тэтгэмж авахгүйгээр амьдралаа болгож байгаа иргэдэд лугаа чиглэсэн бодлого гаргахгүй байхаар манай улсаас залуучууд маань Монгол улстай амьдрах итгэл төрөхгүй, дээрээс нь Монгол улсад амьдраад ажил орлоготой байсан ч гэсэн энэ нь өөрөө амьдралын чанараа сайжруулж чадахгүй хүнд байдлыг үүсгээд байгаа. Тэр утгаараа өнөөдөр улсын хурлд сууж байгаа 126 гишүүнээс бас маш хүчтэй хүсэх зүйл байгаа нь бол ямар нэгэн намын бодлого бүх намын мөрөг төлбөрт байгаа гэдгийг та бүхэн санах хэрэгтэй. Тэр утгаараа өнөөдөр улсын хурлын гишүүд маань энэ хуулийн төслийг дэмжих зайлшгүй үүрэгтэй юм а гэдгийг хэлхийг хүсэж байна.